Гол санаа нь сонгуулийн тухай хуулийг үндэсний нийтлэг эрх ашигт нийцүүлэн баталж байж, эрх сонгуульд сайн улс төрчид гарч ирнэ гэж нэг арчил клубын гишүүд үзэж байна. Тэгхийн тулд улс орны хөгжлийн ийм игзэгтэй цаг үед улс төрийн сонгуулийг оновчтой тогтолцоогоор шударгаар явуулж нээлттэй, хариуцлагатай засаглал бий болгох нь бидний өмнө тавигдаж байгаа цаг үеийн хамгийн тулгамдсан асуудал шаардлага болоод байна гэж үзэж байгаамаа. Энэ шаардлагыг хангах хувилбар нь бол пропорционал давамгаасын сонгуулийн тогтолцоо гэж клубын гишүүд үзжээ. Ямар нэгэн байдлаар профессионал элемент орох ёстой. Тэр дундаа улсын хурлын 76 суудлын чинь ядаж нэг таллаас цөөнгөө хувь нь Монгол улсын эрх шинжилгээ дууга гаргадаг. Асуудал ярихад манай тойрогт гэж жижиг юм ярьдаггүй байгаас гэж үз. Нөгөөтэйгүр жижиг юм ярьдаггүй гэдэг чинь тэр асуудал Монгол улсын хэмжээнд мартагдана гэсэн үг биш. Харин эсэргээр улсын хурал дээр биш, тэр нь орон нутгийн засаг дарга дээр, орон нутгийн эрдэнийн хурал дээр яригддаг, шийдвэрлэгддэг, мөнгөний болоод эрх мэдэлтэйгээ байна гэсэн үг байна. Тэгээ энэ бодлогын хэмжээнд л асуудлыг ярих гэж. Хоёр дахь нь хариуцлага улс төрчид. Үнэхээр хэлсэн үгэндээ хүрч чадаагүй тойргоо солиод гүйч зутаачдаг биш, сонгогчтойхоо өмнө буцаад очиж чаддаг, наманч тэр улс төрчинч тэр хариуцлага үүрч чаддаг тийм тогтолцоо руу очие гэж бодож байгаа бол сонгуулийн үед нам нь өөр ил гарах хэрэгтэй. Тиймээс улсын хурлын намрын чуулганаар хилцэх сонгуулийн тухай хуулийг үндэсний нийтлэг эрх ашиг, иргэд сонгогчдын эрх ашигт нийцүүлээд батлуулах, шударга хариуцлагатай сонгуул явуулах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор ардчил намын гишүүдийн нэг ардчил клубээс санаачлан шударга сонгуул хариуцлагатай улс төр хилцүүлгийг зохион байгуулахаар болсон багамаа. Хилцүүлэг маргааш 11 цагт Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын шинэ байрны уулзалтын танхимд болох юм байна. Хилцүүлгээр нэг ардчил клубын гишүүдээс сонгуулийн тогтолцоо, тойргийн мандатын тоолон, сонгуулийг нээлттэй шударгаар зохион байгуулах, сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар илтгэл тавьж, чөлөөт хилцүүлгийг өрнүүлэх юм байна. Хилцүүлгийн дүнг улсын хурал судалтай намуудад хандан, урайлах хэлбэрээр гаргах юм байна. Гандулан Баатар хүнээр мэдээллээ.